Ямчаагүй бичсэн философи цагаан толгой хэмээх энэхүү номонд түүхэн дэх хамгийн хүчрхэг 30 философчдыг товч танилцуулсан, намтрыг харуулсан ямар үзэл санаа гаргасныг нь харуулдаг. Яг философиг анхлан сонирхож байгаа хүмүүст бол энэ ном тохирно. Дотроо нийт 4 бүлэгтэй. Би та бүхэнд тус бүртэн нэг бичлэг хийж бүлэг болгонд нэг философчдыг онцлох болно. Эхний бүлэг бол үнний үнэн. Түүхэнд гарцаагүй энэ л үнэн гэсэн цорын гац үнэн зүйл байдаг уу? Байдаг бол тэр нь юу вэ? Харизматик багшийн хуваар олон шавийг дагуулж нас барсныхан дараа Гегелийн философийг Христийн шашинтай нэгдэх гэж оролдсон баруунтан ба шашныг үгүйсгэж зүүнтэн их урсгалууд үүссэн орчин үеийн өрнийн философийг төгс гүйцээгч Гегел 1770 оноос 1831 он хүртэл амьдарсан Германд төрсөн. Түүний хувьд үнэнд хүрэх цорын ганц арга бол тэмцэл. Үнэн гэдэг бол нэг өдөр хэн нэгэн цоорсон нөхөр гарч ирээд хоо би үннийг олчлоо гэд гив гинт толжчихдаг өнгөцгөн эд бус. Диалектик хэмээх хуулиар олон хүний гар дамжин урт удаан цаг хугацааг зарцуулж алгуураар хэлбэржин бүрлддэг зүйл болохыг Гегел онцлсон. Тэгвэл тэр диалектик гэж юу вэ? Хялбаршуулан тайлбарлавал харилцан эсрэгцэх үзэл санаанууд мөргөлдөн тэмцэлдэх байдлаар альва юмсыг өрнүүлэн хөгжүүлэх арга. Жишээ нь хоёр хүн нэг нь энэ дугуй дүрстэй байна. Бишээ дөрүүлжин байна гэд хоорондоо маргалдчихлаа. Ингэж хоорондоо эцэсгүй завсар зайгүй хоорондоо хэрэлдэж тэмцэлдэж маргалдсны үр дүнд үнэн зүйлийг оллоо. Харин тэгээ яачаа вэ? Алив байцгүй эн чинь цилиндр байсан байж штий. Тийм байна уу? Тэгвэл аргагүй юм биш штий. Тэгээд л дугуйч болж харагдаад дөрүүлчинч болж харагдаад байж л тээ. Энэ бол диалектик. Яг хоёр хүн хоорондоо маргалдаад хүний бодол өөртөө л зөв гэд хайчиж болно. Гэтэ эндээс ямар ч шийдэл үр дүн гарахгүй. Тийм болохоор хоорондоо тэмцэлдэж ярьж чөлөөтэй мэтгэлзэх хэрэгтэй. Энэ процессыг товчлон ярих юм бол хэн нэгэн үнний тухай өгүүлнэ, дараа нь хэн нэгэн тэр үннийг үгүйсгэж эсрэг үннийг гаргаж ирнэ. 3-т зүйтэй, тийм бол тэмцэл. 4-т хоёр талын санаанд хүрэх үз дээд үнэн төрөн гарна. 5-т хэн нэгэн тэр дээд үннийг үгүйсгэж эсрэг дээд үннийг гаргаж ирнэ. 6-т нь зүйтэй, тийм бол тэмцэл. 7-т нь ахаад хоёр талын санаанд хүрэх үз дээдийн дээд үнэн төрөн гарна. Сүүлийнх нь хэн нэгэн эсрэг дээдийн дээд үннийг дэвшүүлж тэндээс дээдийн дээд үнэн ингэж явсаар хизээ нэгэн цагт дээшээгээ хязгааргүй үнэн өөрөөр хэлбэл түүлийн үнэнд хүрнэ. Энэ л мятаршгүй тэмцлийн чандад хүрж очих хязгаар гэж Гегел тунгаасан. Гегел амьдарч исэн яг тухайн цаг үед нь Франц хаант засгаас ардын засагт тийш шилжиж байлаа. Ард доотлон эрх чөлөө хийгээд эрх тэгш байдлыг шаардан босож хаант засгийг түлхэн унгаад ардын төрийг зарлан тунгалсан түүхэн үйл явдал болж исэн. Тухайн үеийн хүмүүс тэрхүү хувьсгалыг ялтдаа бардаж түүх урагшлах бүрд нийгэм улам сайжран дээшилдэг хэмээн итгэл дүүрэн хэлэх тийм цаг үе байлаа. Иймэрхүү цаг үеийн дэвсгэрч нөлөөлж Гегелийн философи нь нэжгэнсэн алга ташилтаар олон түмний дунд түгэн дарахсан. Та юу гэж бодож байна? Энэ диалектик арга гарцаагүй үнний үнэнд хүрэх зүйл мөн үү?